За өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр гадаад зочдын даатгалын тест хий. За гадаад зочд руу орлоо. За Азийн орнууд руу оръё. Азийн орнууд руу ороод за мэдээч ингээд даатгалынхаа одоо бүтээгдэхүүний тайлбар юмнууд нь байж байна. Хөтөлбөр олохгүй нөхцөл. За өргөжлүүлэх. За даатгалын хугацаагаас сонгоё. За 06 сарын 19 буюу манайхны явах өдрийг сонгоё. За тэгээ 4 өдрөөр сонглоо. За 4 өдрийн хамгаалтын дүн $50,000. За вакцины үн бол $5 болж байна. Нийт 4 хоногийн хугацаатай 6 сарын 19-ноос эхэлнэ даатгал. За уг латин үсгээр бичих гинэ. За эднэр хич. Утасны дугаар. За ингээ бүгд чинь ямар ч бас кирилл үсгээр бичнэ гэж. За паспортын дугаар. За South Korea гэдэг ч юм уу те. За аялах зорилгоо travel гэж. За ингээд даатгалын гэрээ маань гарч ирж байна. Ингээд мэдээлэл маань гараад ирлээ. За ингээд гэрээг бол даатгалагч заавал унших ёстой. Уншид тусаад гэрээний мэдээлэлтэйгээ танилцаж зөвшөөрч байна. Зөвшөөрөх ёстой. За I'm not robot. За энэ бол угаасаа заавал Google-с тавьдаг шаардлага байгаа. Энэ нөгөө хактуулахгүй тул бүх юм дээр юм байгаа. За үргэлжлүүлэх. За төлбөр төлсөний дараа таны имэйл хаягаар бид гэрээг нь илгээх болно гэж байна. За купеэр төлөё. За 16,914 төгрөг болж байна. За би одоо аппликейшнээрээ ороод энэ төлбөрийг төлье. За купеэр одоо ингээд уншуулаад төлбөрөө уншуулаад За гүйлгээ амжилттай хийлээгээд төлбөр төлөнгөт шууд дэлгэцэн дээр ингээд амжилттай бүртгэлээ гэж гарч ирж байна. За окей. Окей дарахад за ингээд миний даатгалын мэдээлэл хамгаалтын дүн гарч ирж байна. Нэг хүн $5 6 сарын 23 хүртэл хүчинтэй одоо нэгс 4 өдрийн хүчинтэй гэж байна. За гэрээ амжилттай үүссэн гэж байна. За мэйлээр ирж байна. За мэйлээр ингээд гадаад зочдын гинти баслын даатгалын юу маань хүрээд ирлээ. Гэрээ маань хүрээд ирлээ. За мөн мессежээр бас ирсэн байх шүү. 157599 рүү таны даатгалын гэрээг мэйлээр илгээлээ. Мөнх даатгалыг сонгосонд баярлалаа гэдэг. За магадгүй энэ дээр утасны дугаараа тавих хэрэгтэй юм байна. Мессежэн дээр. За гэрээгээ үзцгээе. За ингээд түрээд ирлээ. Ариун баяр. За миний паспортын дугаар энэ би зүгээр тест шүү манайхаа. Би зүгээр юу ч хамаагүй бичсэн. Паспортын дугаар дээр. Тухайн хүн гэрээтэй одоо танилцаж зөвшөөрж байгаа. Энэ дээр тухайн хүн өөрөө буруу бичээд одоо гэрээ нэгээ цаанд одоо жишээлбэл шингэн дээр гэх юм бол буруу бичигдсэн тохиолдол шууд буцаагддаг байгаа. Ингээ буцаагдсан тохиолдолд бол тэр хүний өөрийн хариуцлагагүйгаас болсон учраас манайх бол хариуцлага хүлээхгүй. Өөрөө буруу бичсэн учраас. Одоо жишээлбэл би энэ бол буруу бичээд өгчлөө. Яг би паспортын дугаараа мэдэхгүй болохоор. За ингээд мэйлээр авлаа. Мессежээр бас мөн ингээ гэрээтэй мэйлдлээ гэдэг юм маань ирлээ. Ингээд гадаад зочдын гинти баслын даатгал маань ингээд амжилттай боллоо.